Бид Израильчуудын цөлийг туулсан түүхээс ягд адилхан нөхцөл байдалд зарим нэг нь Бурханаас асар их холдож, харин зарим нь Бурханд ойртсон талаар суралцж байна. Тэдний ялгаа нь өөрсдийнх нь хүч чадал биш, харин ч эсэргээрээ сул дорой гэдгээ ухаан ойлгож, Бурхан руу эргэн ирж гимссэн тэрэл гимшлээс байсан юм. Тэгэхээр бид үргэлжлүүлэн хамтдаа Тоолго номынхоо 25-26 дугаар бүлгийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр энэ багц түүхийг бид нүглийн хөлс гэж нэрлэсэн байна. Ром номын 6 дугаар бүлгийн 23 дугаар эшлэлээр хэлэхдээ нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөнх ам юм гэж хэлсэн. За бид өнгөрсөн хичээлдээр Моабын хаан Балак Баламаар дамжуулан Израильчуудыг хараахыг оролдсон боловч Бурхан тэрхүү хараалыг нь ерөөл болгон өөрчилсөн талаар үздсэн ба. Тэгэхээр Бурхан Израильчуудын талаар хэлэхдээ энэ ард түмэн бол ерөөгдсөн ард түмэн юм а гэж хэлсэн. Ийхүү Бурхан тэдэнд гайхамшигтай ялалтыг өгсөн. Харин өнөөдрийн түүх бол ялагдлын тухай. Маш гонигтай, бас эмгэнэлтэй түүх юм а. Тэгэхээр Израилийн эрчүүд Моабын эмэгтэйчүүдтэй явуулдаж улмаар тэдний хуурамч үтэн болох Баалд мөргсөн байна. Тэд махан бие болон сүнслэг завхааралд унсан. Тэгэхээр хүн ямар өчүүхэн сул дорой юм бэ? Хүн өөрийнхөө махан биеийн шунал хүсэлд автах үедээ итгэлээ орхин хайж юуг л бол юу хийж чаддаг юм а гэдгийг энд харуулж өгч. Тэгэхээр энэ нүглийн эсрэг Бурханы уур хилэнтэй Израильчуудын эсрэг дүрлэлсэн байна. Учир нь альва гим нүгэлд заавал хариуцлага төлөөс хөлс гэж заавал байдаг. Тэгэхээр энэ нүглээс болж маш олон Израильчууд үхсэн байна. Өвчнөөс болж 24 мянган Израильчууд үхсэн гэж энд гарч ирж байна. Тэгэхээр урдны хичээлдэр бид харах юм бол Бурхан Израильчуудыг энэ бол ерөөгдсөн ард түмэн юм а гэж Бурхан тэдний талд байж, тэднийг хамгаалan, тэдэнд ялалтыг өгсөн. Харин өнөөдрийн энэ хэсэгтэр Израильчууд асар их гим нүгэлд унж байгаа, ялагдаж байгаа талаар гарч ирж байна. Тэгэхээр бид нар Тоолго номыг нөгөө талаас хуучин гэрээ номыг харах юм бол Израильчуудын хоёр янзын дүр төрх харагддаг. Мэдээж нэг нь Бурханаар ерөөгдсөн, Бурханаар сонгогдсон, ялалт байгуулж үнэхээр гайхамшигтай итгэлээр явсан тийм дүр төрх. Нөгөө талд нь Бурханыг эсэргүүцсэн, гомдолсон, тэрсэлсэн, Бурханаас урууж гим нүгэл үйлдсэн, хуурамч үтэнд мөргсөн яг л ийм л хоёр янзын дүр төрхийг бид нэр хардаг тийм үү. За тэгвэл аль нь яг жинхэнэ Израиль юм бэ гэж? Хариулт нь хоёулаа мөн. Израильчуудад хоёр янзын ийм дүр төрх байсан байна. За тэгвэл өнөөдөр бид өөрсдийнхөө итгэлийн амьдрал, бид нар өөрсдийнхөө дүр төрхийг харах юм бол мэдээж бид нар Христ дотор ялан дийлсэн, өөрчлөгдсөн, шинчлэгдсэн, ерөөгдсөн энэ гайхалтай дүр төрхийг харж болох боловч заримдаа бид итгэлээсээ урвсан, унсан, гомдолсон, гим нүгэлд унсан ийм дүр төрхийг хардаг. Бид өөрсдийнхөө энэ хоёр янзын дүр төрхийг харахтаа заримдаа бид яг л хоёр нүртэй юм шиг энэ байдлаа харахтаа бид Бурханы өмнө гимшиж, бид өөрчлөгдөхийн төлөө бид урагшаа явж байгаа. Тэгэхээр Израильчууд уулан дээр Бурханы оршихуйд, Бурханы өмнө зогсохдоо тэд нэр ерөөгдсөн ард түмэн, сонгогдсон ард түмэн гэж хүлээн зөвшөөрж итгэлээ тунхаглаж байсан боловч харин уулнаас буугаад цөлд тэд нэр итгэлээ сахиж чадаагүй ялагдсан ийм дүр төрх эндээс харагдаж байна. Тэгэхээр энэ нь өнөөгийн биднийг харах юм бол бид чуулган дотроо бид итгэлээ тунхаглаж эсний ерөөлийг авч бид хүчтэй байдаг боловч бид чуулганаас гарахдаа бид ялагддаг тэр бас дүр төрх байдаг гэдгийг бид харуулж өгч байна. Тэгэхээр итгэл гэдэг бол уулан дээр эсвэл чуулган дотроо сахидаг зүйл биш. Харин цөлд буюу яг л тэр бодит амьдрал дээр бид сахих ёстой, хамгаалах ёстой зүйл юм а гэдгийг бид энд зааж өгч. Бид нэр 1-р Петр 5-р бүлгийн 8-р эшлэлээр харах юм бол муу сүнстэй чөтгөр буюу муу сүнс
яг л тэр өсгөлэн арсан шиг биднийг одоо олзлохоор, биднийг уруу татахаар өдөр бүр одоо бидний эсрэг байдгаа гэж гардаг. Тэгэхээр Израильчуудын яг дайсан бол тэр тэднийг харахыг хүссэн тэр Балак хаанаас илүү аимшигтай жинхэнэ дайсан одоо энэ ч гарч ирж байна. Тэр бол сатан буюу муу ерийн сүнс байна. Тэгэхээр энэ муу сүнс Израильчуудыг цөлийн туршид унахын тулд, Бурханаас холдуулахын тулд бүхэл бүтэн программыг боловсруулж, заримдаа тэдэнд гомдол, айдас эсвэл одоо тэрслэл өгч, хагарлыг өгч, гим нүгэлд унгаж, янз бүрийн байдлаар тэднийг цөлд сорьсон баг. За тэгвэл өнөөдөр бид өөрсдийнхөө итгэлийг, амьдралыг харах юм бол яг л энэ цөлийн амьдралтай адилхан тэр муу сүнсний уруу татлага энэ бүх зүйл бол маш бодитойгоор оршин байдаг. Тэгэхээр Израильчуудын хувьд цөл гэдэг бол сүнслэг, маш аимшигтай сүнслэг тулаан байсан юм а гэдгийг тоолгоно хийлж өгдөг бол өнөөдөр бидний амьдарч байгаа энэ амьдрал бол яг л тэр цөлтэй адилхан бас мөн аимшигтай тэр сүнслэг тулалдаан юм а гэж. Бид Бурхны хамгаалтанд доор Бурхантай хамт энэ тулалдаанд ялалт байгуулах ёстой гэдгийг өнөөдөр Библи бидэнд зааж өгч байгаа. Тэгэхээр Балак, Балаам хоёр Израильчуудыг харахыг хүссэн. Гэвч энэ бүтлгүүцсэн юм. Харин муу сүнс Израильчуудыг махан биеийн болон сүнслэг завхааралд унгаснараа тэднийг Бурханаас холдуулж, ерөөлөөс нь холдуулж тэднийг хараал руу авч ирэхийг хүссэн байна. За тэгвэл Израильчууд үнэхээр Бурхны ард түмэн шиг байхын тулд энэ одоо сатаны уруу датлаханд орохгүй тулд тэд нэр юу хийх ёстой байсан бэ? Өнөөдөр бид бас хэрхэн муу сүнсний уруу датлаханд оролгүй түүнийг ялан дийлж амьдрах ёстой юм бэ? Тэгэхээр муу сүнс итгэгч хүмүүс биднийг бидэнд өгөгдсөн Бурхны авралыг биднээс булааж авч чадахгүй гэдгийг тэр бол сайн мэддэг. Тийм учраас муу сүнс Бурхны хүмүүсийг Бурхны хүүхэд шиг эсвэл жинхэнэ итгэгч шиг амьдруулахгүй байхаар янз бүрийн арга замаар үргэлж уруу татж байдаг. Муу сүнс биднийг хэр тааруухан, шашинлаг, бүлээхэн, зүгээр нэг нэр төдий хүч байхгүй, үйлс байхгүй тийм л байлгахыг хүсэж байдаг. Тэм ч учраас муу сүнс янз бүрийн ертөнцийн нүглээр бидэнд лөө довтолж байдаг. Дээл Мөди хэлсэн байдаг Библи буюу Бурхны үг биднийг гим нүглээс үргэлж хол байлгадаг, холдуулдаг. Эсвэргээр нь гим нүгэл биднийг Бурхны үгнээс, Библиэс холдуулдаг гэж байна. Тэгэхээр нүглийг ялан дийлэх хүч бол бид Бурхантай ойрхон байх явдал юм аа. Бурхны үгтэй ойрхон байх явдал. Тэгэхээр 1-р Иохан дээр Христ итгэгчдийн төлөвшлтийн талаар ярихдаа залуус гэж ярьсан тийм. Залуу нас буюу сүнслэг байдлын хувьд төлөвшсөн залуу гэдэг бол залуус нь хүчтэй. Яагаад гэвэл Бурхны үг тэдний дотор байдаг. Тэгээд тэд ёрын нэгнийг дийлсэн юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр сатаны уруу татахыг ялахын тулд бид Бурханд ойрхон байх ёстой. Бид Бурхантай үргэлж хамт байх ёстой юм. Тэгэхээр цөлийн амьдрал, Израильчуудын амьдрал юу бидэнд зааж байгаа вэ гэхээр бид сүнслэг тулааны үед бид өөрсдийнхөө сул дорой гэмтэй гэдгийг ухаарч бид Бурхантай ойрхон байна, Бурхны хамгаалтанд доор байна гэдэг нь бидэнд өгөгдсөн дайснаа ялах хамгийн түрүүний чухал арга зам юм а гэдгийг бид нар эндээс харж байна. Тэгэхээр Израильчуудын зарим нь цөлд нүглээс болж үхсэн, Бурханаас холдсон. За мэдээж зарим нь Бурхантай ойрхон байж тэд нар ялалт байгуулж эцсээ хүртэл явж чадсан. Тэгэхээр Мөсө Бурхантай ойрхон байсан талаар Бурхантай залбирч үргэлж Бурхантай ойрхон байсан, мөн Йошуа түүний туслах Мөсөтэй хамтдаа залбирч байсан. Мөсөгөөс энэ одоо Бурхантай ойрхон байх талаар Йошуа суралцсан байна. Энэ нь Йошуа, Калеб нарыг цөлд ялалт байгуулахад цөлийн аяллаа дуусгахад тэр битгийл үргэлжлүүлэн Канаан нутгийг эзлэн авахад
одоо тэдэнд өгөгдсөн гайхамшигтай зэвсэг буюу хүч чадал байсан. Тэгэхээр Мөсе, Йошуа тэд өөрсдийнхөө хүч чадлаар дайснаа ялж, сатаныг ялан дийлж тэднэр барайнд орж чадсан юм биш. Харин тэд Бурхантай ойрхон байсан учраас, Бурханы хүч чадал, Бурханы хамгаалалт тэдэнтэй хамт байсан учраас тэд үүнийг хийж чадсан гэдгийг бид ч гэсэн санацгаая. Тэгэхээр бидний гим нүгэл үлдэх үед Бурхан уурладаг. Израильчуудыг нүгэл үлдэх үед Бурхан ууралсан. Тэгэхээр энэ 25 дахь бүлэг дээр гарч байгаа асар их олон хүний одоо энэ үхлийн талаар гарч байна. Тэгээ энийг харахтаа бид Бурхан ямар одоо харгисан бэ гэж харахаас илүүгээр гим нүгэл гэдэг чинь ямар аимшигтай юм бэ? Израильчууд Бурханаас болж өгсөн юм биш, харин өөрсдийнхөө дуулуургүй байдал гим нүглээс болж өгсөн гэдгийг. Бурхан харгис биш, харин Бурхан ариун шударга юм а гэдгийг бид нар эндээс харж байна. Мөн нүглийн хөлс болвол гим нүглийн хөлс гэдэг бол үхэл юм а. Гим нүгэл гэдэг ямар аимшигтай юм бэ гэдгийг бидэнд бас сануулга өгч байна, тийм үү? Тэгэхээр Сибирийн одоо ой тайгад анчид чоныг барих олон янзын аргын нэг нь юу гэдэг вэ гэхээр за ялангуяа одоо өвөл те хүүтэн өвөл одоо хоёр талдаа эртээ эсвэл одоо маш эртээ хурц тэр одоо хутгыг аваад за тэгээд малын одоо энэ цусанд ингэж дүүрчтэй хөлдөөдөг байна. За өөрөөр хэлбэл чонын дуртай идэх дуртай одоо цусан айскрим буюу те мөхөлтсийг хийгээд тэгээд одоо дээш нь харуулад ингэ газар зоочдөг. Тэгэхээр цусны үнэрийг авсан чон хурж ирээд өнөөх одоо малын цусыг долоож эхэлдэг. Тэгээ цусны амтанд орсон чон маань тэгээ ухаан жолоогүй нөгөө одоо бүсийг долоогоо тэгээ бүс нь хайлах үед хутгыг долоож өөрөөр хэлбэл өөрөөхөө цусыг уусаар байгаад эцэстээ тэндээ үхдэг байна. За ингэж анчны одоо олц болдог тийм. Тэгэхээр гим нүгэл муу сүнсний арга гэдэг бол яг л үүнтэй адилхан хүнийг одоо олзолдог маш аимшигтай гэдгийг бид нар эндээс харах хэрэгтэй. За хоёр дахь чухал сургамж бол тэ эндээс бид нар тоолгон ном төдийг ерөн хуучин гэрээнээс харах юм бол гим нүглийн төлөөс, гим нүглийн золиос, за гмийн тахилын тухай маш их гардаг. Энэ юуг бидэнд өгүүлдэг юм бэ? Адам хав хоёр гим нүгэл үлдэх үед Бурхан нэгэн амьтныг одоо тэ золиос болгоод тэдэнд хувцас хийж өгдөг шин. Тэгэхээр тэд нар өөрсдөө ичгэвтер байдлаа дадлахын тулд навцсаар одоо хувцас хийхийг оролцсон боловч хүн өөрийнхөө хүчээр нүглийг асуудыг шийдэж нүглээ одоо тэ халахалж чадахгүй. Харин Бурхан малын арьсаар тэдэнд хувцас хийж өгсөн. Тэгэхээр энэ хувцас тэдэнд өгөгдөхийн тулд одоо тэр нэгэн золиостой заавал байсан гэдгийг тэлж өгч байна. Тэгэхээр хуучин гэрээ ном тэр чигээрээ бидэнд энэ нүглийн золиосын талаар бидэнд өгүүлж байна. За тэгэхээр Израильчуудыг бид харахтаа хэрвээ Израильчууд энэ 25 дахь бүлэгдээр гарч байгаа энэ аимшигтай гим нүгэлд унаагүй байсан бол тэднэр аврагдах одоо тийм шалтгаан бүрэн дүүрэн тэдэнд байсан. За магадгүй бид өөрсдөө харахтаа тэр нэгэн үед тийм нэгэн гим нүглийг хэрэг бид хийгээгүй байсан бол бид тэр нүгэлтнээс арай гайгүй учраас бид нар уучлагдаж Бурхныг авралыг авах зохистой гэж хэлж чадах уу? Үнэндээ тийм биш юм аа. Цөлийн 40 жилийн аялалд Израильчууд бид өөрсдөө цөл мэт амьдрал 70 80 жил за 100 жилч байна. Энэ амьдралын туршид бид маш олон алдаа гаргаж бид маш олон гим нүглийг хийдэг. Энэ нь бид Бурхны өмнө зохисгүй бид нүгэлтэй хүмүүс юм а гэдгийг бидэнд харуулж өгдөг гэсэн. Эл Волес гэдэг нөхөр байсан. Тэгэхээр энэ одоо шашингүй үзэлтэй нөхөр Христ итгэлийг одоо эсэргүүцэж энэ бол худлаа юм а гэдгийг батлахын тулд тэр Библийг болон Библиэтэй холбогдлолтой маш олон ном зохиолуудыг уншиж судалж эхэлсэн байна. За ингээд нэгэн удаа тэр Библийг уншиж явах үедээ номын санд Бурхны өмнө өвдөгсөгдсөн. Тэгээд дараа нь тэр юу гэж хэлсэн бэ гэхээр би хуучин гэрээг уншиж судлахдаа нэг зүйлийг ухаарсан. Тэр нь юу гэхээр
би бол үхэхээс өөр аргагүй нүгэлтэй хүн юм. Харин би шинэ гэрээ номыг уншихдаа над шиг нүгэлтэй хүнд хэрэгтэй. Аврагч бол Есүс Христ юм а гэдгийг би ойлгож ухаарсан гэж. Тэгэхээр хуучин гэрээ биднийг шинэ гэрээ лүү. Хуучин гэрээний хүн төрлөختний гим нүгэл биднийг Христ рүү, аврагч руу чиглүүлдэг байна. Тэгэхээр Есүс Христ бол бидний цорын ганц найдвар юм а гэдгийг өнөөдрийн сургаалаас бид нар харах учиртай юм а. Учир нь гэвэл бид Израильчуудыг харах юм бол тэд нар өөрсдөө хүч чадлаар хизээч гим нүглийг ялан дийлж, гим нүглийн асуудлыг тэд нар шийдэж чадаагүй. Израильчууд хуучин гэрэн дээр гим нүгэл хийх үед тэдний нүглийн төлөөс болж хин нэгэн эсвэл ямар нэгэн тэр нүглийн төлөөс өргөгддөг байсан. Жил болгон тэргүүн дахилж Израильчуудын гим нүглийг бүгднгийн өөсөвгүй тэр хонинд эсвэл ямаанд дохоож нүглийн тэр төлөөс болгож өргөдөг байсан. Хожим нь Есүс Христ дээгүр өнгөрөх баярын өдөр, дээгүр өнгөрөх баярын золиос бидний нүглийн золиос болон тэр загалмайдад цовлогдсон. Тэм учраас Иохан Есүсийг Бурхны нүглийг хүн төрлөختний нүглийг үүрэгчтэй Бурхны хург Есүс Христ гэж хэлсэн ба. Тэгэхээр 25 дугаар бүлгийн гол дүр нь Израильчууд биш. Израильчуудыг ялан дийлж байгаа сатан биш. Харин үүний цаана Есүс Христ байгаа. Аврагч Есүс Христ байгаа юм. Бидний нүгэл хичнээн их байсан ч гэсэн Бурхны нэгүсэл түүнээс илүү, түүнээс агуу гэдгийг Библи бидэнд хэлсээр байна. Тэгэхээр бид нар үргэлжлүүлэн 26 дугаар бүлэг дээр харах юм бол Израильчуудын хүн амын тоолго болж байгаа. Тэгээ яагаад тоолго номыг ер нь яг ингээд тоолго гэж хэлсэн бэ гэхээр Израильчуудад хүн амын тоолго хийгдсэн учраас. Тоолго номын эхэнд нэг хийгдсэн, тоолго номын яг төгсгөлийн хэсэгдэр 2 удаа хүн амын тоолго хийгдэж байгаа. За хэрвээ эхний тоолгыг санаж байгаа бол дайн тулдаанд оролцох боломжтой, чадвартай 20 ба түүнээс дээш насны эрчүүдийг тоолсон байна. Үүнийг насанд хүрсэн гэж үзсэн. За тэгвэл эндээс бид нар зөвхөн махан биеийн нас гэж бидэнд байх биш, сүнсний нас гэж бидэнд байдаг. Тэгвэл Израильчуудын хувьд сүнсний хувьд төлөвшсөн, сүнсээрээ насанд хүрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг талаар бид нар үзэж ирсэн тийм ээ. За 3 зүйлийг хэлсэн баг. Эхнийх нь мэдээж тулдах чадвартай. Гэхдээ тулдах чадвар гэдэг нь энэ дайсны эсрэг махан биеийн тулааны тухай энэ ярьж байгаа ш. Сүнслэг тулдаан буюу сатааны эсрэг тулдах чадaltaй тэр нэгэн бол төлөвшсөн, насанд хүрсэн нэг юм аа. Хоёрдугаарт нь өөрсдийнхөө сул дорой гэдгийг илүү их ухаарсан. Тэгээд илүү их бурханд найдаж бурханаас зуурсан энэ хүнийг төлөвшсөн хүн гэж байсан. Харин гуравт нь бурхантай ойрхон байдаг, бурхантай тэр хайрын харилцаа холбоон дотор байдаг тэр хүн болвол төлөвшсөн нэгэн юм аа гэж. Ийм л хүн дайсныхаа эсрэг зогсож чаддаг, тэгээд дайснаа ялж чаддаг баг. За тэгэхээр 26 дугаар бүлэг дээр бид нар Израильчуудын хийсэн Израильчуудын дунд хийсэн хүн амын тоолгыг харах юм бол маш сонирхолтой тийм тоо гарч байгаа. Үнэндээ энэ 30 гаруй жилийн хугацаанд ер нь бол 38 жил цөлөөр явсан гэж үздэг тийм. Энэ хугацаанд мэдээж Израильчуудын хүн ам бол маш их өссөн байх ёстой. Гэтэл тийм нийт хүн амын тоолгоор зөвхөн 2000-аар л нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл энэ тоо бидэнд юу харуулж байгаа вэ гэхээр Израильчуудын хүн ам өсөөгүй, харин багассан баг тухай. Яагаад багассан бэ гэж. Тэгэхээр цөлд мэдээж дайн тулаанаас болж хүмүүс өгсөн байхтай. Гэхдээ Израильчуудын хувьд дайсантайгаа тулалдах дайн тулаанаас илүүгээр тэд дуулуургүй байдлаасаа болж, тэд гим нүглээсээ болж, тэд бурханд дэрсэлсэн учраас маш олон нь өгсөн баг. Тэд бурханд итгээгүй учраас Бурхны амлалтанд итгээгүй учраас маш олон Израильчууд өгсөн. Харин Израилийн дараагийн үе
Бурхны үг амлалтанд итгэсэн Йошуа, Калеб нартай цааш аяллаа үргэлжлүүлсэн гэдгийг бид нар мэддэг. Тэгэхээр маш олон хүмүүс цөлд нүглээс болж өгсөн замаа дуусгаж чадаагүй. Энэ түүх бидэнд өнөөдөр юу гүйлж байна вэ? Тэгэхээр бид ч гэсэн цөл мэд амьдралыг туулах үедээ тэ бид нүглээсээ болоод бид битгий үхвэсэ. Цөлд замын гол битгий алдагдаасаа. Харин итгэлээсээ болж аврагдаасаа, итгэлээсээ болж амьдраасаа, итгэлээсээ болж ялаасаа, итгэлээсээ болж аяллаа дуусгаж замын төгсгөл хүртэл яваасаа. Бидний нүглээс болж бидний үр хүүхдүүд битгий үхвэсэ. Бидний нүглээс болж бидний үр хүүхдүүд битгий хараагдаасаа. Бурханаас битгий холдоосаа. Харин бидний итгэлээс болж бидний үр хүүхдүүд өрөөгдөж, Бурхантай ойрхон байж, ялан дийлж, ялгуулсан тэр итгэлийн амьдралаар амьдраасаа гэж. Өнөөдөр энэ Израильчуудын түүх бидэнд одоо зааж сургамжилж байна. Тэгэхээр бид нэр тоолгон ном төдийгүй хуучин гэрээний түүхийг харах юм бол хэдийгээр Израильчууд гим нүгэлд унж Бурханаас холдож байгаа ч гэсэн Бурхан тэднийг эргээд ирэх болгонд уучлж, тэднийг өршөөж, инрэн нэгүсэж уурлахтаа одоо түргэн харин хайр инэрлэр удаан тэр Бурхан үргэлж тэднийг дахин босгон барьж байгуулж байгаа талаар харж. Тэгээ хуучин гэрээний нэг чухал мессеж бол яг Исая ном дээр гардаг одоо төрсөн ихэн магадгүй хүүхдүүдээ хаях тохиол байж болох юм. Гэхдээ ер нь бол ихгүй тийм. Тэгвэл би та нарыг хизээч хаяхгүй. Би чамайг Израиля би чамайг алган дээрээ сийлсэ гэж. Тэгэхээр Бурхан ямар ч нөхцөлд Израильчуудыг хаягахгүйгээр үргэлжлүүлэн авч явж байгаа энэ итгэмжит одоо Бурханы дүр төрхийг бид нар хуучин гэрээ номоос бид нар харж чаддаг. Тэгэхээр Израильчуудад энэ уучлалт нэгүслийн Бурхан байсан учраас тэд унсан ч дахин босож, ялагдсан ч дахин ялж, аяллаа үргэлжлүүлж цаашаа явж чадсан ба. Тэгэхээр цөлийн аялагч буюу итгэлийн аялагч хүний хувьд Бурхны өмнө ариун амьдрал, ариун байдал гэдэг бол чухал гэдгийг өнөөдрийн одоо энэ хичээл бидэнд зааж өгч байна. C.S. Lewis гэж хэлсэн байдаг. Хүний амьдрал гэдэг бол яг л цөлөөр явж байгаатай адилхан. Цөлд бид Израильчууд шиг маш олон удаа алдаж, унаж, босож, ялж, ялгадаж явдаг. Гэхдээ бид ямар ч гэсэн аяллаа дуусгаад бид нэр Бурхан дээр очих үед Есүс биднийг тэрвэрч аваад биднийг зэмлэх биш, харин биднийг чи сайн хийлээ гэж биднийг одоо тэрвэрч авах үед тэр Бурханы нэгүсэл, тэр Бурханы алдар үүнийг бид нар төсөөлөн бодохдоо өнөөдөр энэ ертөнцийн тэр шунал хүсэл гим нүглийг бид эсэргүүцэж чадахгүй гэж юу гэж хэлсэн байдаг. Тэгэхээр цөлийн аялагч хүний хувьд түүний бахархал нь түүний өөрийнх нь хүч чадал биш, амжилт нь ч биш. Харин Бурхны өмнө ариун байдал юм аа. Учир нь цөлийн аялагч хүн бол итгэлийн аялагч хүн бол Бурхантай уулзахаар Бурхныг зорин явж байгаа тэр хүн юм аа. Тэгэхээр тоолгоо ном бидэнд 3 зүйлийг ухааруулж өгдөг. Нэг нь цөл гэж юу юм бэ? Энэ хүний амьдрал гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг хэлж өгдөг. Хоёрт нь Бурхан гэж хин юм бэ? Бидний Бурхан хин юм бэ? Тэр ямар Бурхан юм бэ гэдгийг бидэнд хэлж өгч. Гуравт нь хүн гэдэг чинь хин юм бэ? Бид ямар сул дор юм бэ гэдгийг бидэнд